25 засгийн газраас бүтээн байгуулалтыг дэмжих жил болсондоо холбогдуулаад 16 мега төслийг бас сүүлд ирэмблээд 2025 оны байдлаар нэг төсөл нээлттэй тендерээр дотроо нийлэх юм бол 2 болчлоо. Бусад 10 төсөл нь бол гэрээлтсэн буюу нийт 12 төсөл бол ингээд идэвхтэй явж байна. Зарим нь нийслэл төсвийн санхүүжилтээр, зарим төрийн үеийн түншлэлээр хэрэгжиж байгаа. ТЭЦ 5-ын хувьд болохоор төрийн үеийн түншлэлийн хуулийн дагуу хэрэгжиж байгаа учраас тамгын газар дээр төрийн үеийн түншлэлийн газар болон Улаанбаатар түншлэл ХХК ерөнхийдөө хариуцад менежмент дээр явж байгаа. Энэ дээр нэгдсэн төслийн нэгж бол хамааралгүй нэгдсэн төслийн нэгж болохоор гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслүүд болон төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төслүүдийг бол ерөнхийд нь хариуцж ажиллаж байгаа. Судалгааны шатанд бол тэзүүний шатанд бол зарим төслүүдийг бол хариуцж ажиллаж байгаа. Тэгэхээр бол оролцооны хувьд болохоор ТЭЦ 5 дээр одоо байгуулагдсан ХХК нь бол төслийг эхлүүлэх зорилготой судалгаа хийсэн. Удахгүй техникийн хяналтыг зохиж урмын дагуу хийн. Улаанбаатар түншлэл болон тамгын газрын түншлэл хариуцсан байгууллага анхны түншлэлээр хэрэгжиж байгаа төслүүдийг төрийн түншлийн хуулийн дагуу хэрэгжүүлээд явна.